Сайн бацгаана уу? За 9 сар гараад ер нь намар ирж гин гэж догтлоод тэгээд намрынхаа хувцснуудыг бэлдээд эхэлж эхлэе. Токиод болохоор 5, 6, 7, 8, 9 гэж ерөнхийдөө ингээд 5 сарын хугацаанд бараг 100-ны цаг агаар үргэлжилдэг. Тэгээд ялангуяа 7, 8 сар бол бүр маш халуун байдаг болохоор бүр ингээд зунаас залхаад, туйлдаад одоо бүр ингээд бушуухан сэрүүхэн болоод сайхан намрын юм сэрүүн салхи цэвэлзээд тэгээд гоё леер хийж хувцлах юмсан гэж догтлоод байж гин. Тэгээд 9 сарыг угтаад би болохоор эхний ээлжиндээс юм энгийн урт танцуутай цамцнууд захиалсан. Тэгээд үнийн хувьд болохоор ерөнхийдөө 1300-аас 3000 йений хооронд үнэтэй гэхээр нэг 30,000-аас 75,000 төгрөгийн хооронд хүнтэй ийм цамцнууд захиалсан байгаа. Тэгээд үнэтэй 6 ширхэг цамцныг 12,000 орчим йен болсон гэхээр нэг 300-аад мянгаар ийм 6 энгийн цамц захиалсан байна. Тэгээд ерөөсөө алийг нь ч би өмсөж үзээгүй байгаа. Одоо ингээд бүгдийг нь гаргаад задлаад өмсөд үзье. Гаргаад харъя. Ингээд 1, 2, 3, 4, 5, 6 гэдэг нийтдээ 6 цамц байгаа. Эхнийх нь болохоор нэг юм хар хөх өнгөтэй. Тэгээд материалын нойроос харуулвал ингээд нэг юм дотор хувцсан юм шиг материалтай нэг юм шорт мак закны хосол нэг гэрийн хувцснууд гэдэг чтэй. Тэрэн шиг юм гоё зөөлхөн нүхтэй материалтай. Тэгээд ингэрэн нэг юм детальтай байна. Ханцуун болохоор бас нэг юм усны төлхөө шиг юм байна. Тэгээ би бүгдийг нь өмсөд үзүүлнэ. Эхлээд ямар ч байсан ингээд ойроос нэг материалуудыг харуулчих. Дараагийнх нь болохоор юм хар. Тэгээд бүр айгүй нэмгхэн ингээд нефт гэрэлтдэг юм материалтай. Тэгэд би яг юм гоё гэрэлтдэг хар цамцнуудтай айгүй дуртай байхгүй юу? Дотор нь гоё корсет өмсөж жагаад ингээд жоохон гэрэлтүүлээд өмсвөл гоё харагдана. Тэгээ юмны дотор өмссөн ч гэсэн нэмгхэн болохоор ингээд айгүй гоё идэг. Тэгэд энэ хамгийн нэмгхэн хэрнээ захиалсан 6 цамц дундаас хамгийн үнэтэй нь 3,000 йен. Тэгээ нөгөөдөл нь болохоор 1,200-аас 1,800 гэсэн зүйн йений үнэтэй байсан. За дараагийнх нь болохоор энэ захиалсан цамцууд дундаас хамгийн жоохон загварлах нь гэх юм уу? Энгийн ч гэсэн нэг ингэрэн нэг ингээд юм унсын ингэртэй. Гэхдээ материалын хувьд болохоор энэ бүр 93% полиэстер, 7% эластин гэхээр бийж ер нь бол маш ээлгүй материал. Гэхдээ яг хуу ингээд загвар нь жоохон юм сонирхолтой байсан болохоор захицсан. Ийм нэмгэн гэрэлтдэг полиэстер материалтай. Тэгээд уртлынхаа ингэр хэсгээр болохоор гэрэлтүүлэхгүй гэдэг ингээд давхар оруулахтай байна. Тэгээ юм нэг борч юм шиг, вайны юм шиг өнгөтэй. За дараачих нь болохоор бүр яг зүгээр ивингийн ийм нөгөө даван суналттай материалтай нэг юм футболкны материалтай ийм борч цамц байна. Тэгээд намар болж байгаа юм чи ер нь борч юм уу хар ногоон өнгөтэй хувцснууд бас их өмсөх болохоор тэд нар дотороо өмсвөл гэж удаа захисан. Тэгээд ингэр мингэр нь бол юм ямар ч онцгой юм байхгүй. Зүгээр ингийн л юм. За дараагийнх нь нэг цагаан. Гэхдээ энэ цав цагаан бас биш жоох юм шаргалч юм шиг жоохон гандуу юм шиг цагаан өнгөтэй. Тэгээ бас яг саяных шиг юм ивингийн ингэртэй. Гэхдээ материал нь жоох өөр. Тэгээд хойно нэг юм оёдолтой юм байна. За сүүлийнх нь болохоор бас нэлээд нэмгхэн тэгээ бүр юм нэг юм шалжижсэн материалтай ягаан. Би энийг жоохон битээ материалтай гэж утсаа айгүй нэмгхэн юм байна. Гэтэ айгүй гоё зөөлхөн. Бүрстэ айгүй гоё зөөлхөн материалтай нэг хүүхдийн давуу мав шиг. Тэгээд бас ингэрэн юм. За одоо эхнээс нь бүгдийг өмсөд харуулъя. За хамгийн ихэнд нь нөгөө хөх цамцаа өмсчлөө. Тэгээд олон өнгийн цамц өмсч үзэх юм чинь тэднэрийгээ жоохон тод харуулах гад ингээд доогуур нь хар энгийн юу бүх өмссөн. Тэгээд энэ цамц болохоор ингээд хит уурт биш. Бас хитрхи богинохон биш. Яг ингээд юу бүх өмднүүдийн доогуур аюу гоё ингээд ирэхээр яг юм тохирсон урттай. Ханцуунаас хитрхи уурт биш ингээд аюу гоё. Тэгээд би энэ удаад загсан цамцнуудаа ер нь ихэнх нь M size загсан. Тэгээд энэ M size нь бол надад бүр яг ингээд гоё бариад. Гэхдээ бүр хит барихгүй ингээд аюу гоё фиттэй байхаар бариад таарж байна. Тэгэд ингэрийг бас харах юм бол юм хитрхи доор биш. Жохон юм дээр аюу гоё цэгцтэй ингэртэй юм байна. Тэгэд энэ бас
ийм цайвар саарал цагаан гэд 3 өнгө хийсэн. Тэгээд эхний ээлжинд ямар ч байсан энэ цэнхрийг аваад үзье гэж бодоод загсан. Ер нь саарал цагааныг авсан ч гэсэн буруутахааргүй айгүй гоё юм байна. За хоёр дахь цамц нөгөө нимхэн гоё материалтай гэдээсэн цамцаа өмсчлөө. За ойроос эхлээд харуулъя. Энэ мэдээж хэрэг дотор нь ингээд яг гадуур гарахтаа бол илүү гоё дотор хувц өмсчихнэ. Тэгээд ингэр нь бас юм гоё дээр. Тэг ингээд гэрэлт яг миний хүсэжсэн шиг гэрэлтэж байна. Тэгээ дотор нь гоё корсет ч юм уу те ингээд гоё макнууд өмсчих юм бол гоё харагдана. Тэднэр нь тодроод тэгээд энийг болохоор би S-ийг загсан. Уусаа нэг ийм материалтай болохоор томдчул муухай гэж бодоод S-ийг загсан яг зөв болж ханцуу нас хит урт биш. Гоё таарч байна. Урт нь бол түрүүний хөхийг ботход жоохон урт юм байна. Гэхдээ яг юм нэмхэн юм чи ингээд дангаар нь өмсөж байгаа үед бол жоохон дээш нь ингээд хөөргөөд өмссөн ч болохоор тэнд тойл тавьсан тийшээ бас хараад байгаа. Тийм. Тэгээд энэ бол бас айгүй гоё байна. Ингээд дотор нь гоё юм өмсөд дангаар нь өмсөж болно. Эсвэл өөртөө юм нөгөө нэмхэн нарийнхан мөртөө макнуудтайгаа давхарлаад өмссөн ч айгүй гоё харагдахаар санагдаж байна. Одоо энэ миний ингээ гадуур нь өмсчүүл бас нэг өөр харагдахаар тий. Тэгээд энэ айгүй гоё юм байна. За гурав дахь нь нөгөө бор. Тэгээ полиэстер материалтай цамц. Тэгээд яг л бодож исэн шиг угаасаа нэг ийм цамцнаас нэг их юм хүсээгүй тэгэл яг тэр бодож исэн шиг л байна. Тэгээд энэ харин би жоохон томдуулчихжээ. Эм биш S-ийг ч юм уу баг XS-ийг авсан ч болохоор жоохон бариу байвал илүү гоё харагдахаар энэ бол бүр нэлээд том байна. Тэгээд материал нь ингээд юм гэрэлтсэн. Ингэр нь бас хөөрхөн юм байна. Ингээд юм дотор өмссөн ч зүгээр дангаар нь өмссөн ч болохоор ивинг юм байж хахаар эндээ бас нэг юм хоньстой болохоор арай чамаа харагдахаар өнгөн ч гэсэн бас гоё байна. Яг гоё намрын өнгөтэй. Гэхдээ зүгээр нэлээд том байна. Яг жижиг арц мэрийг л авах хэрэгтэй байна. За дөрөв дэх цамц нь нөгөө ивингийн нэг юм суналттай подолкны юм шиг материалтай бор цамц. Тэгээд би болохоор 168 см өндөртэй, нэг 56 кг жинтэй. Тэгээд зарим H&M-ийн цамцнууд болохоор эм өмсөд идэв байхгүй. Тэгээд энэ удаад бүгднийг эм цагсан чи яг юм энгийн цамцнууд бол S-ийг цагсан ч болохоор S-ийг захиул өөр нь илүү гоё таарах юм байна. Яг хөө энэ нэг айхтар томдоогүй ч гэсэн дахиад жоохон бариу байсан бол илүү гоё харагдахаар. Тэгээд материал нь бол ингээд уусаа яг энэ төрлийн подолкнууд нь надад байдаг. Угаахад одоо ингээд урваагаад ёрвоогоод тахаргүй дагуу гоё материалтай. Тэгээд ингэр нь бас ингээ гоё цэвэрхэн юмны дотор өмсөхөд айгуу тохиромжтой. Ханцуу нас хитрхийн урт биш. Ингээд яг гоё таарсан урттай. Тэгээ гоё цэвэрхэн бор өнгөтэй. Гоё юм байна. За тав дахь нь нэг юм энгийн жоохон гандуу юм шиг цагаан өнгөтэй цамцыг өмсчлөө. Тэгээд бүгдээрээ нэг адилхан материалтай юм шиг харагдаж байгаа ч гэсэн эднэр бол жоохон өөр. Нөгөө түрүүний яг энэний өмнө өмссөн бор болохоор нэг юм материалны юм бол одоо өмсөж байгаа нь ингээ шал жоохон ондоо байгааз. Тэгэд яг энэ цагаан бол миний юм дургүй материал байна. Ингээд нэг жоохон юм бөөсцсөн юм шиг харагддаг. Жоохон удаад ирэхээрээ тэгэнгүүтээ угааж мугаахаар нэг дороо ярваачдаг. Одоо ингээд бараг дөнгөж авсан байхад л энэ захмах нь бол нэлээ юм ярвахаар байрын. Тэгээд дээрэс нь би энийг эмиг захиалсан бас бүр ингээд амар том байна. Энэ бол фейлдчлээ. Энийг буцаана. За сүүлийнх нь нэг юм baby pink өнгөтэй ягаан. Тэгээд материалыг харуулах юм бол ингээд бас нэг жоох юм бөөсөрхөөрч юм шиг нөгөө түрүүний цагаантай жоохон адилхан текстчертэй харагдаж байгаа ч гэсэн энэ цагаан болохоор жоохон юм зузаан хатуу. Энэ ягаан болохоор бүр ингээд аюу зөөлхөн юм материалтай байна. За тэгээд холоос харуулах юм бол энийг яг зүгээр ингээд байгаагаар нь өмсөх юм бол ийм урт ханцуунаас ийм урт аюу үзэл сурталчилгаа харагдаж байгаа. Тэгээд бас л томдуулч ижилтэй. Энийг би M-ийг авсан бүр XS-ийг авсан ч гоё таарахаар байна. Тэгээд бас юм нэг жоохон яргууртуу болохоор яг дангаар нь өмсөхөд бол мэдээж эрэг тохиромжгүй бүр юмны дотор ингээд харагдуулахгүйгээр носон цамцнуудын дотор ч юм уу юуг нь харагдуулахгүйгээр өмсвөл яг дотор хувцаалгаад өмсвөл айгүй гоё зөөлх юм байна. Тийм. Яг энийг бол тэгээд нэг гэртээ ч юм уу дотор хувцаалгаад ч юм уу өмсчхөр л юм байна. Уг нь өнгө нь их хөөрх юм аа.
За энэ удаад 6 ийм энгийн basic цамцыг намрыг ухтаад авлаа. Тэгээд нэг фейлцэнгүү давгүй худалдаа авалт боллоо гэж бодож байна. Тэгээд нийт 6 цамцнаас маань 2 нь бол надад маш их таалагдсан. Эхний нэг ийм нүхтэй юм шиг хөөх. Тэгээд дараагийн бас 2 дахь ийм нэмгэн хар хоёр бол яг миний бодож исэн шиг маш гоё байлаа. Фитэн ч гэсэн ингээд гоё таарсан. Үлдсэн дөрөв нь бол яах вэ? Угаасаа нэг тийм энгийн цамцнаас нэг юм юу өсгөвтэй те яг л энгийн л цамц байлаа. Гэхдээ нэг алдаа гаргасан юм нь бол арьцмарын жоохон томдуулчиж нэг арьцмаар ч юм уу жижиг цагсан бол илүү гоё байх байлаа. Гэхдээ яг зүгээр ингээд өмсчиж болохоор нэгийг нь бол буцаана гэж бодож байна. Нэг цагааныг нь бол буцаана. Тэр нэг хитрхи тийм ганццсан юм шиг өнгөтэй яруусан болохоор арайч бас өмсөхөргүй юм байна. Тэгээ бусд нь бол давгүй. За өнөөдрийн бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.